Өглөөний мэнд Сидней хотод 3 цаг болсон байна. IELTS challenge маань эхний өдөр эхэлж байна. За өнөөдөр юу хийх вэ гэхээр аливаа зүйлийг хийхэд төлөвлөгөө маш чухал үүрэгтэй. Тэгэхээр одооноос бүх юмаа төлөвлөлөө тэрнийхээ дагуу явах хэрэгтэй. За тэгээд яг одооноос IELTS өдөр хүртэлх энэ хооронд би юу хийн? Үр дүн тэрнээс хамаарч гарах ёстой учраас энэ өдрүүдийг маш үр дүнтэй өнгөрөх хэрэгтэй. Таны сорилт одоо юу ч IELTS биш одоо өөр босод зүйл байлаа ч гэсэн бүх зүйлийг төлөвлөхөөс эхлээрэй. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. За өглөөний мэнд хүргэе. Сидней хотод 3 цаг болсон байна. IELTS challenge минь 2 дахь өдөр эхэлж байна. За тэгэхээр IELTS нь бол танаас зөвхөн англи хэлний чадвар шаардахаас гадна шалгалттай холбоотойгоо чадвар шаарддаг. Жишээлбэл та одоо сонсгол хийж явах явцдаа асуултуудаа унших, мөн сонсох явцдаа хариултаа бичих гэх мэт шаардлагатай болдог байна. Тэгэхээр энэ төр чадваруудыг аль алины зэрэг хөгжүүлснээр та хүссэн оноогоо авах боломжтой болно. Өглөөний мэнд хүргэе. За Сидней хотод 3 цаг болсон байна. IELTS сорилтын маань 3 дахь өдөр эхэлсэн байна. За ингээд аливаа амжилтанд хүрэхэд хүнээс 1% авьяас 99% шаргуу хөдөлмөрч байдлыг шаарддаг. Тэр хэн бүхэн амжилтанд хүрч чадна. Та ч гэсэн хүрч чадна. Тиймээс хизээж битээ бууж өгөөрэй. Амжилт хүсье. Өглөөний мэнд хүргэе. Сидней хотод 5 цаг болсон байна. Өнөөдөр амралтын өдөр учраас 5 цагаас болсон. За тэгээд IELTS challenge маань 4 дахь өдөр эхэлж байна. Хэд хэдэн хүмүүс ямар материалаас бэлдэж байгаа вэ гэж асуусан байсан. Дасгалын хувьд одоо энэ Cambridge-ийн IELTS гэдэг ном байгаа. Энэ ном бол одоо хамгийн сайн ном. Тэгэхээр заавал эндээс бэлдсэн илүү үр дүнтэй байх болов гэж бодож байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. IELTS challenge маань 5 дахь өдөр эхэлж байна. За маш олон хүмүүсийн хувьд бол бичнэ гэдэг бол нэлээд хүндрэлтэй асуудал байдаг. За ялангуяа task 2 question дээр болохоор 5 өөр төрлийн асуултууд байдаг. Тэгэхээр энэ 5 өөр төрлийн асуултанд яаж хариулах талаар бэлтгэл маш сайн хийх чухал юм. За ямар 5 асуулт байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь opinion question, хоёрдугаарт нь discussion, гуравдугаарт нь advantage and disadvantage, дөрөвдүгээрт нь problem and solution, тавдугаарт нь double question. Тэгэхээр эдгээр асуултууданд тус бүрд нь хэрхэн хариулах талаар маш сайн бэлтгэл хийснээр IELTS-ийн оноогоо ахиулах боломж нь ихсэх юм аа. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. За өглөөний мэнд хүргэе. Сидней хотод 3 цаг болсон байна. За IELTS сорилтын маань 6 дахь өдөр эхэлж байна. Ямарваа нэгэн зорилттой тавиад түүнийхээ төлөө хичээгээд ингээд явж байхад үр дүн гарах болов уу гэсэн эргэлддэг. Тэгэхээр мэдээж ингээд ямар нэгэн байдлаар зүтгэл гаргаад бэлтгэл хийж байгаа учраас үр дүн гарна гэдэгт итгээд өргөжлүүлэн хийж өгөөрэй, битгий бууж өгөөрэй. За IELTS-ийн нэг хэцүү зүйл нь юу вэ гэхээр маш богино хугацаанд асуултандаа хариулах шаардлагатай болдог. Тэгэхээр бэлтгэлээ ихтэй ч гэсэн маш хурдан одоо асуултандаа хариулж хэрэгтэй. За өнөөдрөөс та хэдтайгаас шинэ үгс хамтдаа сурах гэж бодлоо. За өнөөдөр бол ямар үг вэ гэхээр talk the talk, walk the walk. За энэ ямар та үг вэ гэхээр talk the talk гэдэг нь болохоор аливаа ямар нэгэн сэдвийн талаар мэддэг юм шиг өөртөө ихтэйгээр маш одоо ярьдаг болвол walk the walk гэдэг нь болохоор яг тэр ярьсан зүйлээ жинхнээсээ мэддэг, хийдэг, чаддаг гэсэн. За жишээ болгож хэлэхэд when it comes to exercising, he talks the talk but he doesn't walk the walk. So тэгэхээр яг дасгал хөдөлгөөн болохоор тэр ингээд амаараа л үгдийг мэддэг юм шиг чаддаг юм шиг ингээд яриад байдвал бод байдал тэр өөрөө одоо ерөөсөө тэрнтэйгээ хэлж байгаа шигээ зүйлээ хийдвэ гэсэн санааг илэрхийлж байна. За өнөөдрийг бол punch above your weight. Энэ нь болохоор бусдын хүлээж байгаагаас илүүтэйгээр илүү амжилтанд хүрэх гэсэн утгатай. За энийг бол хүн дээр болон зүйлс компани гэх зүйлүүд дээр ашиглаж болно. За жишээ гэх юм бол even as a small business you can punch above your weight if you can focus on quality. За өнөөдрийн үг бол put up with. За энэ нь юу гэсэн үг вэ? Endure, tolerate гэдэг англи үгнүүдтэй ижил утгатай. Монголоор бол хүлцэх, твчих. За жишээ өгөх юм бол I can't put up with you anymore. Би чамайг үүнээс илүү твчих чадахгүй. За тэгэхээр phrasal verb-ыг яриа болон бичгтээ ашигласнаар илүү өндөр оноо авах боломжтой болно. Тэгэхээр эдгээр үгсүүдийг бас хэрхэн зөв ашиглах талаар, алдаагүй ашиглах талаар сайн судлах хэрэгтэй. За өнөөдрийн үг бол cut down. Энэ нь болохоор багасгах, бууруулах гэсэн. Англиар бол reduce гэдэг үгтэй ойролцоог утгатай. За жишээ өгөх гэвэл I'm trying to cut down the amount of sugar I eat. За би иддэг одоо чихрийнхээ хэмжээг бууруулахыг хичээж байгаа гэсэн утгатай байна. Тэгэхээр cut down гэдэг үг бууруулах, багасгах, богиносгох гэх мэтээр ашиглаж болно. Жишээлбэл эрсдлийг бууруулах гэж болно, зардлаа бууруулах гэж болно, мод тайрахыг бас cut down гэж хэлж болно. За өнөөдрийн үг бол throw in the towel. Энэ нь бол бууж өгөх гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр гэвэл even though learning English may be difficult at times, never throw in the towel. Тань англи хэл сурахад одоо тухайн үед хэцүү байж болох ч гэсэн хизээж битээ бууж өгөрөө гэсэн утгатай. За өнөөдөр хэдүүлээ өнгөрсөн 7 хоногт үзсэн шинэ үгнүүдээ бас нэг эргэн саная. За talk the talk, walk the walk. Энэ нь болохоор одоо аливаа зүйлийн талаар итгэлтэй ярьдаг. Боловч өөрөө одоо яг юу ч хийдгүй. Walk the walk гэдэг нь болохоор яг хэлсэн үгэндээ хүрч одоо үйлдэл үзүүлдэг гэсэн үг. За дараагийн үг нь punch above your weight. За энэ нь болохоор өөрийнхөө бие дагах
хүссэн том амжилтанд хүрэх гэсэн утгатай. Put up with гэдэг нь болохоор төвчих гэсэн үг. Cut down гэхээр бууруулах, throw in the towel гэдэг нь give up, бууж өгөх гэсэн. За өнөөдрийн үг бол cut out. Энэ нь болохоор одоо хасах, бууруулах гэсэн утгатай. I'm trying to cut sugar from my diet. Тэгэхээр одоо өөрийнхөө би одоо хоолныхоо дэглэмээс элсэн чихрийн хэрэглээгээ бүр байхгүй болгож байгаа гэсэн утгаар орж байна. Тэгээд өнөөдрийн үг маань find out. Энэ болохоор олж мэдэх гэсэн үг. За жишээ өгүүлбэр нь гэвэл she doesn't want people to find out her age. Тэр одоо өөрийнхөө насыг бусад хүмүүс олж мэдээсэй гэж хүсдэг вэ гэж. За ингээд нийтлэг хүмүүс байдаг нэг зүйл юу асуудал юу вэ гэхээр хүмүүс одоо ингээд уншаад сонсохдоо англи хэлээр нь бол нэлээд сайн ойлгодог мөртлөө яг ярих бичих болохоор тэдгээр үгнүүдийг ашиглаж чаддаг. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр одоо passive vocabulary, active vocabulary гэсэн зүйлтэй холбоотой. Passive гэдэг нь болохоор ингээд уншаад сонсоод ойлгож байгаа мөртлөө ярьж чадахгүй, бичиж чадахгүй байна гэхээр тэр нь бол active vocabulary биш байна гэсэн. Тэгэхээр надад ч гэсэн бас энэ зүйл одоо нэлээд том асуудал болдог учраас одоо илүү active vocabulary-гаар хөгжүүлэх талаар анхаарах хэрэгтэй. Ингэснээрээ одоо бид нарын яриа болон бичих хамаагүй сайжрна гэсэн. Тэр бодлууд маань зөвхөн залхуурж байгаа бодлууд байх юм бол юу ч бодлогоогоор зүгээр хийж эхлэх хэрэгтэй. You don't need to be perfect to start, but you gotta start to be perfect. Тэгэхээр ямар нэгэн одоо юу шалтгаан тооцохгүйгээр шууд хийж эхлэх нь зөв юм. За ингээд өнөөдрийнхээ шинэ үг рүүгээ оръё. За өнөөдрийн шинэ үг бол get along. За get along гэдэг нь болохоор аливаа нэгэн хүнтэй таарч тохирох гэсэн. За тэгээд жишээ өгүүлбэр гэх юм бол I can't get along with him. Би одоо тэрнтэй ерөөсөд таарч тохирдгүй гэсэн утгатай оруулж байна. За энэ хүртэл надтай хамт өглөө бүрийг өгтөж байгаа та нартай баярлалаа. За ингээд өнөөдрийн шинэ үг бол fall out. За энэ нь болохоор хоёр утгатай. Эд зүйлсээр ашиглагдах юм бол унах гэдэг утгаар орно. Хүн дээр ашиглагдах юм бол энэ нь маргалдах гэдэг утгаар ордог. Жишээлбэл my son's tooth fell out yesterday. Тэгээ манай хүүгийн шүд өчигдөр унсан гэж болж байна. Нөгөө төгөөр гэх юм бол she fell out with her sister yesterday. Тэр ихчтэйгээ өчигдөр маргалдсан гэж байна тийм ээ. За ингээд шинээр сурсан хүүхнүүдэд заавал өдөр тутамдаа ашиглаарай. За өнөөдөр хэдүүлээ маш хэрэгтэй нэг үгийг цээжлэн. Хэрвээ яг энэ үгийг анхаарал сонсох юм бол өдөр тутамдаа сонсож байгаа, уншиж байгаа зүйлдээ анхааралтай хайж үзэх юм бол маш олон удаа гарч ирнэ. За энэ ямар үг вэ гэхээр come across. За энэ үгийг хоёр өөр утгаар хэрэглэж болно. За эхнийх нь бол come across гэдэг нь болохоор find or meet by chance. Санаанд зүгээр уулзах юм уу олохыг хэлдэг. За жишээ өгүүлбэр гэвэл I came across these old photos recently. Тэгээд эдгээр хуучны зургуудаа би саяхан одоо олсон тий санаанд гүгээр нөгөө нэг жишээ нь гэвэл she has come across with some details. За тэр эмэгтэй бусад зарим нэг одоо деталь мэдээллүүдийг өгсөн гэсэн утгаар орж байна. За өнөөдрийн үг бол hand in. За энэ нь бол гардуулах болон хүлээл гэж өгөх гэсэн утгатай. За энэ үгийг бол одоо I hand in my homework гэж болно те. I hand in my report to the police гэж болно. За let's see some examples. My advice to anyone who finds anything on a bus is to hand it in to the police. So энэ болохоор автобусанд явж байгаад ямар нэгэн зүйл олсон хүн байвал цагдаа заавал авч өгөөрэй гэж зөвлөмөр байна гэсэн үг байна. So I've got some advice for you guys as well. If you find some money on the street, please hand it in to me, right? Тэр хувьд бол өглөө бас нэг гинтийн мэдээгээр өгтлээ. Алдартай саксон бөмбөгч Kobe Bryant маань охиныхаа хамтаар одоо нэстэг төрний яслаас болоод өгсөн байна. Тэгээ маш харамсалтай мэдээ сонслоо. За тэгээ хэрвээ таад маань одоо BBC News ч юм уу босод одоо олон улсын том одоо сайтууд руу ороод мэдээ унших юм бол хэд хэдэн одоо өгнүүд олон давтагдсан байна. За энэ өгнүүдээс хэдүүлээ суралцъя гэж бодлоо. За эхний үг маань to mourn. Mourn гэдэг нь болохоор гашуудах гэсэн үг. За гашуудж байгаа хүнийг болохоор mourner гэж хэлнэ. Mourner тэгэхээр энэ нь болохоор гашуудагч гэсэн үг. За би энэ удаа болохоор BBC News-ээс нэг мэдээний гарчгийг жишээ олгож орууллаа. Энэ нь болохоор US mourns basketball legend killed in helicopter crash. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нэстэг төрний ослоор бурхан болсон алдартай одоо саксон бөмбөгийн тоглогчийн араас Америк улс одоо гашуудж байна гэсэн утгатай байна. За дараагийн нэг үг нь болохоор tribute. Энэ нь болохоор хүндэтгэл үзүүлэх гэсэн үг. За яг мөн тэр мэдээний дотроос нэг өгүүлбэр жишээ олгож орууллаа. Tributes from celebrities, politicians and fellow sports stars have been pouring in. За энэ нь болохоор одоо олонний танил хүмүүс болон улс төрч мөн бусад одоо спортын одуудаас одоо хүндэтгэл маш олноор одоо хүндэтгэл үзүүлсээр байна гэсэн утгатай байна. За өнөөдрийн үг бол drop out. За энэ нь болохоор сургуулиасаа гарах, орхих гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр гэх юм бол I decided to learn English on my own, so I dropped out of the school. За энэ нь болохоор
би англи хэлийг биедээ сурахаар шийдсэн учраас одоо сургуулаа орхихоор шийдсэн гэсэн утгатай хэлбэр байна. За өнөөдрийн хувьд бол би ажил руугаа арай эрт гараад тэгээд ажилтныхаа машин дотор одоо бэлтгэлээ хийхээр болсон. Яг тэр хүмүүс маань бас урд чин жоохон сайн унтахгүй байж байгаа одоо унтж байгаа болохоор сэрэхийг хүссэнгөө. За тэгэхээр төрүүлж очиод яах вэ гэхээр яриагаа бэлдэнэ. За яриа бол ерөөсөө яг ярьж байж сайжирдаг тийм скил байгаа. Тэгэхээр яаж ганцаараа яриагаа бэлдэж болох вэ гэхээр интернетээс одоо IELTS-ийн асуултуудыг хараад тэгээ өөрөө өөртөө ярина гэсэн. За энэ бол одоо цорын ганц арга. Хичнээн та дотроо юм уншаад бодоо одоо ингэж яриндаа гэж бодсон ч гэсэн ярихгүй л бол яриа хийж. За өнөөдрийн шинэ үг бол put forward. За энэ болохоор санал болгох, нэр дэвшүүлэх гэсэн утгатай үг. За жишээ өгүүлбэр гэх юм бол I asked my friend to put forward my name for the vacancy. За ингээд за өнөөдрийн үг бол өнөөдөр хэдүүлээ хоёр ижил төстэй үгийг одоо ялгааг нь олж мэдэх болно. Энэ хоёр ямар үг вэ гэхээр raise and rise. За энэ хоёр үг маань хоёулаа өсөх дээшлэх одоо гэсэн утгатай. Ямар ялгаатайг нь хэдүүлээ харцгаая. Жишээлбэл raise гэдэг нь болохоор хэн нэгэн ямар нэгэн зүйлийг өргөх, өсгөх гэсэн утгатай. Rise гэдэг нь болохоор ямар нэгэн зүйл өөрөө өсөх гэсэн утгаар хэрэглэгддэг. За жишээн дээр яривал илүү ойлгомжтой болох бах. We raise the flag when the sun rises. За we raise the flag гэхээр бид нэр тугийг өргөж гин тэ бид нэр өргөж гин. When the sun rises гэхээр нарыг бол хинч өргөөгүй шүү дээ тэ нар өөрөө мандж гин. Тэгэхээр энэ хоёр үг маань нэг нь ардаа заавал object шаарддаг нөгөөт нь шаарддаг. За өнөөдрийн үг бол effect. За ингээ яг адилхан сонсож байгаа бол хоёр өөр үг байгаа. Нэг нь болохоор нөлөөлөх, нөгөөх нь болохоор нөлөө гэсэн. Нэг нь үйл үг, нөгөөх нь нэр үг байна. За жишээн дээр харъя хэдүүлээ. Smoking has a harmful effect on your health. За энэ болохоор тамхи татах нь эрүүл мэндэд чинь хортой нөлөөтэй гэж байна. Нөгөө жишээ нь бол smoking affects your health very badly. За энэ болохоор тамхи татах нь эрүүл мэндэд чинь хортоогоор нөлөөлнө гэж байна. За тэгээд үйл үг, нэр үг гэсэн ялгаатай байна. За өнөөдрийн үг бол advice. За жишээ өгвөл энэ болгоно зөвлөгөө өгөх гэсэн үг. За жишээ өгвөлбэр гэх юм бол let me give you some advice or I strongly advise you to lose some weight. За нэг нь болохоор би чамд нэг зөвлөгөө өгье. Нөгөөх нь болохоор жингээ хасаараа гэж би одоо зөвлөмөр байна гэсэн үг байна. За өнөөдрийн үг бол breath. За энэ нь болохоор амьсгалах гэсэн үг нэг нь, нөгөөх нь бол амьсгал гэсэн нэр үг байна. За жишээ өгвөлбэр гэвэл if you don't breathe you are dead. Чи амьсгалахгүй бол өгсөн гэсэн үг гэж байна. Нөгөө өгвөлбэр нөх юм бол you could see his breath in the cold air. Тэг хүүтэн агаар түүний одоо амьсгалыг чи харах боломжтой байсан гэсэн утгатай байна. За өнөөдрийн үг бол practice. За practice гэдэг нэг нь болохоор S-тэй нөгөөх нь C-гээр бичсэн байна. За British English болохоор S-ээр бичсэн нь болохоор үйл үг. Нөгөөх нь noun байх нь. American English болохоор энийг аль аль нь бол C-гээр бичсэн practice гэдэг нь аль аль нь verb болон noun-ы оронд ашигладаг юм байна. За жишээ өгүүлбэр гэх юм бол to be a good musician you have to practice a lot. За өнөөдрийн сэдвүүлээ idiom сурж эхэлнэ. Ягаад тэгэхээр idiom-ыг одоо ярианда алдаагүй зөв ашигласнаар оноогоо захиулах боломжтой байдаг. За өнөөдрийн idiom бол over the moon. За энэ болохоор маш их баяртай байна гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр гэх юм бол I was over the moon when I passed my speaking test. За өнөөдрийн хэлцэг бол a drop in the ocean. За энэ бол маш томоохон хэсгийн багахан зүйл гэсэн утгатай үг байна. За жишээ өгүүлбэр харцгаая. Just learning idioms is a drop in the ocean when it comes to preparing for the speaking test. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэлц үг сурна гэдэг нь бол ярианы шалгалтанд бэлдэж байгаагийн үйл явцын одоо багахан хэсгийг эзэлнэ гэсэн утгатай үг байна. За өнөөдрийн idiom бол actions speak louder than words. За энэ бол үйлдэл үгнээс илүү ихийг харуулдаг гэсэн утгатай үг байна. За өнөөдрийн үг бол down in the dumps. За энэ болохоор уйтгартай байх, гунигтай байх гэсэн үг. За жишээ өгүүлбэр гэвэл I was really down in the dumps when my dog died. За миний нохоо өхөд би үнэхээр их гунигтай байсан гэсэн үг байна. За IELTS ярианд ингээ idiom ашиглах юм бол та одоо юу гэдэг IELTS оноогоо өндөр оноо авах 7 олон түүнээс дээш авах магадлал улам ихсэж гин гэсэн үг. Гэхдээ заавал зөв ашиглах хэрэгтэй. За өнөөдрийн үг бол find my feet. За энэ бол хөлөө олох, учраа олох гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр гэх юм бол moving to a new city was difficult at first but I soon found my feet. За шинэ хот руу нүүхэд ихэндээ хэцүү байсан боловч бодлого би учраа олсон гэсэн утгатай байна. За өнөөдрийн үг бол go the extra mile. За өнөөдрийн idiom бол a hot potato. За энэ болохоор маргаан дагуулсан сэдв гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр гэх юм бол abortion and capital punishment are hot potatoes in my country at the moment.
За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд ахуулах болон үхлийн ял оноох нь манай орны хувьд яг одоо маргаан дагуулсан сэдвүүд байна гэсэн утгатай байна. За өнөөдрийн үг бол miss the boat. Энэ нь болохоор боломжийг алдах гэсэн үг. За өнөөдрийн үг бол costs an arm and a leg. За энэ нь болохоор маш үнэтэй гэсэн утгатай үг байна. За өнөөдрийг бол sit on the fence. За энэ нь болохоор шийдвэр гаргаж чадахгүй байх, эргэлзэх гэсэн утгатай үг байна. За жишээ өгүүлбэрүүдээр харцгаая. You can't sit on the fence any longer. You have to decide whose side you are on. За энэ юу гэсэн үг вэ гэхээр чи одоо ингэ шийдвэр гаргахгүйгээр ингэ удаан хойшлуулад байж болохгүй. Хиний тал гэдгээ хурдан шийдэх хэрэгтэй гэсэн утгатай үг байна. За өнөөдрийн үг бол get down to. За энэ нь болохоор альва нэг зүйлийг нухацтайгаар хийж эхлэхийг хэлж байгаа. За жишээ өгүүлбэр гэх юм бол after lunch we got down to discussing the issue of pay. За энэ юу гэсэн үг вэ гэхээр өдрийн хоолны дараа төлбөртэй холбоотой асуудлыг бид нар илүү нухацтай хэлцэж эхэлсэн гэсэн утгатай байна. За өнөөдрийг бол get over something. За энэ нь болохоор ямар нэгэн зүйлийг хэцүү зүйлийг даван туулах гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр гэх юм бол we were trying to get over the problem. За бид нар асуудлыг шийдэхээр одоо хичээж байсан гэсэн утгатай байна. За өнөөдөр хэлүүлээ supposed to гэдэг үгийг хэрхэн ашиглах талаар сурцгаая. За supposed to гэдэг нь болохоор тэгчигсэн байх ёстой гэсэн утгаар хэрэглэгдэв. За жишээ өгүүлбэр гэвэл he is supposed to be here. За тэр энд байх ёстой, ирчихсэн байх ёстой штэ гэсэн утгатай байна. За өөрөөр бол бас you are not supposed to be here. Чи энд байх ёсгүй шүү дээ гэсэн утгатай байна. За өнөөдрийн үг бол work something out. За энэ нь болохоор ямар нэгэн зүйл шийдэл олох гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр гэх юм бол don't worry about this problem. We will work something out. За энэ асуудлын талаар санаа зовох зүйлгүй бид нар ямар нэгэн шийдвэр олох болно гэсэн утгатай байна. За өглөөний мэнд төргий IELTS challenge маань 45 дахь өдөр эхэлсэн байна. За өнөөдрийг бол to point out. За энэ нь болохоор үзүүлэх, харуулах гэсэн утгатай байна. За жишээ өгүүлбэр харцгаая хэдүүлээ. I would like to point out the main things that you need to remember. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чиний санаж явах ёстой гол зүйлүүдийг чинь би чамд харуулахыг хүсэж байна гэсэн утгатай байна. За бүгдэнд нь амралтай өдрийн мэнд төргий. За би энэ одоо шалгалтаа өгөхөөр явж байна. Өнөөдөр шалгалтын өдөр болсон байна. За өнгөрсөн 45 хоногийн турш өглөө бүр миний сторийг үзэж хамтдаа үг цайжсан та хэдтэй баярлалаа. За тэгээд өнөөдөр юм уу эсвэл ойр үе шалгалт өгөх гэж байгаа хүн байх юм бол бас тэднэртэй хандаж хэлэхэд бэлтгэл чинь ямар түвшинд игцэн ч бай. Хамгийн гол нь шалгалтын өдөр өөртөө ихтэй авах нь маш чухал шүү гэж хэлмээр байна. За тэгээд надад амжилт хүсээрэй. Тэр баярлалаа.